Отгон сүрэн ихчийнхаа өргөө ирлээ. Тэгээд Дагшин тэнгэр бөөгийн тэргүү отгон сүрэн ихчийнхаа өргөөнд ирсэн. Тэгээд отгон сүрэн ихчээ ер нь энэ монголчууд ер нь эртээр үесээ их домтой ард түмэн. Тэгээ би бас энэ удган зайрангуудаа өргөөгөөр явж энэ Монголд одоо гадаад дотоод байгаа маш олон монголчууд байна. Дээрээс нь одоо бас гарын доорх зүйлээр арга дом хийчий гэсэн юм бодолтой маш олон хүмүүс байна. Тэд нар зориулаад би таныг нэг дом зааж өгөөч л гэж одоо урьж явж байгаа юм. За бүгдэнд нь хамаг монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Юу тэгнэ одоо тэгээд хос баярынхаа ирсэнд баярлаа. Ахмадуудны хувьд одоо залуучуудаа сургах нээж аав нь ингээд монголчуудынхаа ингээд дом сургаж яхад. Тэгээд ер нь жор мэдхгүй эмчээс зовлон утсан чавгаас тэр гэж ингээд энэ хийх ёстой. Тэгэд өнөөдрийн дом юу гэхэд нөгөө одгон багш нь санал хариулгын засал гэнэ. Санал хариулгын засал нь юу гэхээр одоо энэ цаг бусаар нөхшигсэд нас барсан хүмүүс залуу хөгшин хүүхэд гэхгүй. Тэгээд ингээд эргээд тэр санал нь яаж эхлэх үү гэхээр зүүдэнд орох, идэ нэхэх, тэгээд орон зайдад гасах, зуурдад гасах, насыгаа наслаагүйгээр явчихжээ штэ. Тэднэртээ одоо яаж энэ зон олон ардууд яаж юм уу хийх вэ гэдгээ зааж өгөх гээд одоо ингээд үйл явдалтай л аваа. Тэнгэр дэлхийн бөөгийн фестивал 3 дахь удаага Чингисийн хүрээ жуулчны баазад болох гэж байна. Энэ удаагийн фестивалд амьд оршихуй бүхнийг хайрлая гэсэн урайн доор 2026 оны 6 дугаар сарын 13-наас 15-ны өдөр 3 өдөр зохион байгуулагдана. Та бүхэн тасалбараа Ticket Segment-ээр орон урьдчилан захиалж авах боломжтой. Үндэсний өв соёлыг дэмжигч Seven Nuuk Resort. Үндэсний өв соёлыг дэмжигч Mountain Gold Mining Company. Сурвалжилгаа хий. Тий, одоо тэгэл та эхнээс нь сайхан үйл явдлаа заа. Тэгээд ингээд ямар ууширтай гэхээр ер нь нэг юм манай ээж бидний багад нэг Дорн таймгийн дашвалт нэг юу захиргааны дижүүр байсан юм, цодмын хорлоо гэдэг. Тэгээ бидний багад ингээд нэг юм зартагар савхан модыг ингээд бэлдчихдэг. Тэгэд бид боряд дэглэл ши юм штэ. Заримдаа ижим маань өглөө өртөө 7 цагт нэг ажилдаа явах. Ингээд хумяад ингээд нөгөө моднуудаа эндээ хийн. Тэгээ нэг ууттай юм те. Бид нар ч олон хүүхд, 4 баг хүүхд. Уутандаа ингээд нэг тэр үед л хилэм талхал байсан бидээ. Тэгээд уг нь юм сэтэрхээ аяга байт юм. Энэ заавал сэтэрнэ. Ингэж сэтлээд одоо бол ингээд саасан аяга тэр үед шаазан аягын ховор байсан дөө 80-аад оны ихээр. Тэгээд сэтлээд ингээд энэ утархай идэ тэр хүн одоо ямар юмд дуртай тийм ээ. За ингээд уг нь жимс мимс хийвэл хийн. Зүүд мөдөнд одоо ороод зүүдэнд орно шүү дээ. Буян нэхэд байгаа хүмүүс тийм ээ. Хүүхэд бол чихэр хамт ятгах хийх. За ингээд энэ том хүн эр хүн бол мэдээж тамхи татна тийм ээ. Тэгээд тамхиг ингээд хийхвч. За чигээд сайн энэ авах ирээд. Ижиний ингээд хамаг юм зааж өгөх хүүхдүүдтэй. Чигээд одоо ижи бурхан гэж үвдэ биш ороод. За нөгөө онготой ушраас биш буряд хүн би бурядаараа хурж байна. За ингээд заахадаа ингээд торгод урдны өөдөс халахаараа ярив. Тэгээд торгод урдны өөдөс байж тийш торгод урдан бэлэг өгж байна гэж. За ингээд энэ ч хөөрөхөд бэлгээ авахтаа нөгөө цагаан сараар ирэхдээ хүн ч бэлэг авах гэдэг үү? Тий. Жишээ бэлэггүй гаргааш гомдох нөгөө тий ижи аваага урьж бэлэггүй гаргаа намд юм өгөөгүй да гэж гомддогтой адилхан. За ихэд энэ болоход гоё хүр хорхойн өнгийн энэ торгоны өд. Ингээд игээд энэ торгоны өөдс одоо энэ тамхи идэ тий идэ одоо энэндээ нөгөө сэтэрхээ аяганд хийж байгаа шалтгаан байна уу? Сэтэрхээ аягаар таньж ирнэ штэ. За. За ингээд сайд тусаа жаахан тусаа нэг. Цай тусаа. Нэг их. За ингээд сүү яагаад. Сүү тусаа. Тэгээд архи. Тэр архи ав. За тгийг энэ архийг аваад өгч. За. Айгээд архид тусаа. Ер нь эдэний нөгөө 5 тансаг эдэ шиг юм болж байна. Тий 5 тансаг эдэ. За энэн дээр бас нэг хийж гүйсэх зан үед нь болоход эрэгтэй хүн бол
ингээд зүудэнд ороод байвал хувцас нэхэд байдаг. Тэгээд майк юм уу гэж болно. Эмэгтэй хүн бол нөгөө гая залуу ах юм бол ингээд ийм шармал алттай төстэй эмэг бүгж нэг юм палач үгүй юу нэг самц палаж гэдэг шиг үлээ. Даашин зэнтэр хийдэг. За ингэж хийгээд за нөгөө өнөртөн ариун өнөртөө хийх юм. Ган байж болно тий. Ган гарцаа. Арцыг хөө. Хийн. Ариун саган за ингээд одоо хамгийн гол юм юу гэхээр би болох одоо ингээд энэ одоо зааж өгж байгаа болохоор онгодоо дуудаагүй шүү заа юу. Гэхдээ энэ чинь хүм болгон хийж идэм. Энэ чинь хүүхдүүд чинь хөрхөө өвчнө өөр нас урчин хүн болж төрөөд амьдарч яснаа хөрхөө саг бусын өглөө өөр явж хүн далуулждаг ч юм уу. Байгалийн гам шиг дүртөөд өгчээн. За залуу ингээд сэхэд нүүд өгчээн. Тэг чи юм уу маш их төлөвлөгөө хийх байсан. Тэгээ тэд нар ингээ юм төлөвлөж яснаа энэ гэрд нэг өдөр зүрхэн хаагчих та. Тэр хүн чинь нөгөө тэр аюул ажлын ширээн дээр очиод юм уу хийгээл хамгийн гол аюул нь юу гэхээр нас орсон хүмүүс өгснөө мэддэггүй. Нөгөө эзэн биеийн газарт бусдаглаа оюун санааны сүнс явдаг учраас буцаад яг тэр орон зайдаа ирдэг. Тэгээ тэрнийг нөгөө домоор бол яг буу дуунууд бид нар цаасан дээр нэргүй цасан дээр мөргөө болоодаа чимэн явах газараа яв очих гэрэл рүүгээ очоо гэд сайн хүн ингээ жигнүүр дээр нүгэлэн дийлвэл там руу амтны аймаг руу шилжин цагаан дийлвэл хүний ертөнц юм уу тэнгэр тэргуутан явна бас жаахан буян нүгэл буян муутай бол амтны аймаг руу одоо нохойш муур янз бүрийн амтан бол шилжин ийм их 6 зүйл дотор байд тэрлүү төрөл шилжин гэд шашны хэлээрч ярихад тийм. Тэгээд тэхгүй төлөө хүн чинь нөхшгцэн ирэхэд за тэгж шилжихгүй бас яг энэ зурдад гацаад одоо гэр орон руугаа ирээд ингээд нөлөөлөл үзүүлээд хүүхдүүдөө ч юм ах トゥ угоо ингээд уурлаад сүнсийг авч яваад өөрөөсөө араас хань татаад аваад явах нас барах аюултай. Ийм учраас энэ домыг бол бүх монголчууд хийх хэрэгтэй. Тэгээд ингээд тэр сүнс чинь тайвширна штэ бас. За яг бид нар бол онгодоор бол олж өгдөг юм. Тэгээд ингээд чи барь. За би барьчих. Тэгээд эн чинь сүнс онгодоо дууж байгаа шүү. Хичээл зааж байгаа хүн чинь дом засал зааж байгаа хүн чинь сахиус өрөөл онгодоо оруулах болно. За тэгэхдээ ийгээд шүдэнзээ авчих юм байна тий. Нөгөө одоо талигаач болсон хүний нэрийг та бичихгүй талигаач болсон хүний нэрийг бичих хэрэгтэй. Заавал нэр биш. Нэр бичихдээ ургийн овог нь нэр бичихгүй. Ойрмохон одоо нас орсон хүн энэ төр байвал тий. Тэнгэр дэлхийн боовийн фестивал 3 дахь удаага Чингисийн хүрээ жуулчны баазад болох гэж байна. Энэ удаагийн фестивалд амьд оршихуй бүхнийг хайрлая гэсэн урайн доор 2026 оны 6 дугаар сарын 13-наас 15-ны өдөр 3 өдөр зохион байгуулагдана. Та бүхэн тасалбараа Ticket Segment-ээр орон урьдчилан захиалж авах боломжтой. Үндэсний өв соёлыг дэмжигч Seven Nuuk Resort. Үндэсний өв соёлыг дэмжигч Mountain Gold Mining Company. За ер нь бол ингээд арц ган дээлний одоо юм өнгө одоо ээж мэж за эрэгтэй хүн бол тамхи татдаг за арх сүү орсон дээрээс нь идэ бас орсон тийм ээ байвал жимс мэмс хүүхэд байвал бас жимс одоо тоглоом наадам хайш байж тоглоомондоо бол ер нь модон тоглоом сайн шүү нэг элдвийн үнэр танартай муухай тоглоом хэрэггүй тий за ингээд одоо нөгөө буян нэхэд байгаа хүнийхээ нэрийг бичих юм байна тийм үү одоо буян нэхэд зүүдэнд ороод байгаа тийм ээ би яг энд ингээд нөгөө миний нөгөө онгодын нөгөө нэг ихчтэй ингээд өгчээд хаяа нэг жилдээ нэг палач шатаад юм за тэгээд ихтэй ямар ч дом уу энэ чинь бас онгодын өргөөнд учраас энэ маань бас явагдаж байна гэж ойлгож байна за одоо тэгээд энийг гадаа аваад гарна. Тэгээ нэг одоо за тэгээд яахаа би удаган хүн учраас бас зул тавьсан учраас түмэн олны маань нүгчсэн болгон за наана нэг шар тос хийнэ бас за тэггүй бол галтай холбоотой учраас махан ер нь нэг махны юм монголчууд махсаг учраас махны юм хийн гэхдээ өнөө одоо бэлдээгүй ушраа энэ барих ш за тэгээ энийг барих за тэгээ за ингээд
Чүдэн заа гадаа нөгөө жоохон 10 будаа хий бас. Тэнгэр олон бом. За ингээд. За. Яа бүх юм учиртай. Учиргүй юм гэж хорвоод байхгүй. За ингээд. За тэгээ хоёлаа гарыг. Тий. Гадаа гарыг. Гадаа бэлдсэн. Гадаа. Чүдэнзөө барьсан. Чүдэнзөө барьсан. За. За. Тэгээ доор нь тэр нэг аргал байх. Ааха. Ер нь аргал маргал байвал их Тий, сайн аргал маргал. Ер нь тэгээ мод аргал тийм байгалийн юм байх л дээ. За одоо ингээд нөгөө бэлдсэн юм ийшээ тавьчих тий. Тий, бэлдсэн юм ер нь дээр нь тавих хэрэгтэй. За дээр нь энийг цаасан юунд хийцэн байгаа. Одоо хийцэн. За чи нэг юу шар тосоо хий. Дээр нь галдаа ингээд хариулаад. За галдаа энэ дээр нь жоохон тавьчих тий. Тий, дээр нь тавь. За ингээд бас галдаа бас жоохон шар тос хийгээд. За ингээд галдаа шар хүн болгоны хийх дом штэ. Одоо монголчууд нь өрөөсө дом чард түмэн учраас хүн болгоны хийх дом. За энэндээ нэг нөгөө талаар өөхөстөө хүндөөд өөхөстөө одоо ингээд энэ хан тэнгэрт хариу саасан дээр мөрөгүй. Сасан дээр мөрөгүй. Саасан дээр нэргүй болоо ш та өнгөрөөш та ингээд дээд тэнгэртээ явааш гэдэг мэдүүлэхийн төлөө ингээд за шүдэнзөө зур. За одоо асаачгүй. Тий. За ингээд чүдэнзөө зураад ингээд асаач. Тий ингээд асаана. Галаа асаа. Доор нөгөө арц юу байгаа. Юу хомоол тийм ээ. Хомоол момол би. Хийн доороо арц хомоол хийгээд. Тий яг удган буудаа ирвэл ингээ бид нар яг сүнсийн дуудаа залан авчирчаад одоо бөөлж ягаад өгдөг юм учиртай тий. Хувь хүмүүс болохоор бүгдөө лам бууд оших чадахгүй болохоор санал хариулгын засал гэдэг юм тусгай дом засал байд юм аа. Эннийг ингэж хийж хиншүү хэрэгсаар хоол нөгөө ясаар болоходоо нөгөө хоньны хиншүү гарахад бүхий нөгөө хий биетэй хийсгэлэн дөрсөөд хиншүүгээр хоолдог. Өгсөн амьдын ертөнцийн хүн болгон энэ ертөнцид ирсэн болгон энэ хорвоод мөнгө байхгүй, үхэржил байх, төржил байх учраас энэ дом заслыг бол одоо сайн хийх хэрэгтэй. Ялангуяа удган бөөнөр одоо сайн дом засал заалгаж авах хэрэгтэй байна да. Би ч одоо хуушны удган одоо 90-ад оны удган энэ Аливна хааны засал, Үхээр хаа хотод нугсны засал гэл хамнигдэ засал гэл угай ихэд гарвлаа засал гэд энэ ерөөсөө энэ хардаа өв залгамж өв соёлоо тээж авчаа бид нар шиг эртний хүмүүс л бараг музей тавьмаар болж байна. Музей тавих байх. Одоо тэгээд хамгийн гол нь одоо монголчууд юуш мэдхгүй. Одоо жишээлбэл ингээд хүмүүс тэгдэг байхгүй юу? Ирээл ээжигээ зүүдлээ, аавыгаа зүүдлээ, өнгөрсөн ах дүү нараа зүүдлээд байна гэж ярьж байна те. Тэгэхэд энэ бол Монголд маш их түгээмэл байдаг зүйл. Тийм учраас таныг одоо энэ хийж өгж байгаа энэ арга дом бол маш олон одоо Монголын ард түмэнд хэрэг болно гэж би бол 100% итгэлтэй байна. Тэгэхээр бас үзэж байгаа хүмүүс маань ч гэсэн яг энэ арга домыг бас одоо хийвэл одоо маш олон гэр бүл амар амгалан тайван байна. Нэгний ард нэг нь өгөхгүй, нэг өдөр хоёр хүнөө алдсан хүмүүс ч байдаг. Тэд нар иржсэн. Тэгээд ер нь тусгайлан энэ юусоо зүүтэнд ороо салдаггүй юм да нас орсон хүмүүс чинь үзэгдээл. Тийм учраас ар монголчууд минь ингэж сайн хийгээрээ энэний харж байгаа нууд нь бас цаашаа хүн хоёр хүлтэй хохомой толгойтой хүмүүс л хэрэгтэй юм. Энэ ганц Монголд ш биш. Энэ хаанч байх. Тэгээд орон зайдаа гасаад хөрх уйлж орилж Солонгос, Японч гэх юм байхгүй, Европч гэх юм байхгүй. Энэ одоо шиж дэлхийн бөөгийн бас том фестиваль наадам хийдэг хүн энэ юу яах гэж ярьж байгаа аврал гоох гэж л хэсдэлдэгээвдээ тэднэрт. Эдгэрл эдний зааж өгөх байгаа л дээ хөрхөд. Буян штэ нэг юм. Одоо энэ нэг талтай ингээд хиншүү хэрвсаараа очих газараа очиж та түрүү ярьжсэн штэ. Одоо ингээд буян гуугаад идэг цамц одоо өмөд цамц одоо мак малгайч гэдэг юм уу. Ингээд хийгээд үүлийг хийгээд нэр одоо юуг нь хийгээд шатаачаар шууд хөхтөнгөрт ингээ өмсчтэй маа гэдэг нөгөө хөхтөнгөрт өмсдөг. Бас нэг монголчуудын эртний нэг ёсыг яриад байгаа. Энэ хүн нас барахаар бүх хувцсыг гаргаад шатаачдаг. Энэ нэг ёс дээр бол буряд буугийн удганы хувьд хэлэхээр их эцгийн
өвлөж үлдээж өв соёлын юмыг бүгдийг нь устгахыг жаахан сээрлэмээр байгаа. Одоо манай энэ 100 бурятын одоо Шинхэн бурят, Өвөр Монголын бурят манай бурятууч нижээ авийнхаа өгсөн энэ говцснуудыг энэ хിവэр нь хадгалж өв өвлүүлдэг юм. Тэгээд энэ ижээ авч байхгүй л энерги удам сайтай хүний говцос хэрэглэг өмсдөг байгаа. Тэгээд домнож шатаах гэд олон юм байна л да. Тэгээд санагдана гэд бүгдийн толгойноос ч үзэгдэх байдлаараа бүх юм нүгөө болсон ч тэр хүн чинь өөрөө сүнс нэрэд харж идэг. Оюун санааны сүнс сайн тахилах гэхгүй л уурлаад аваа шидвэл өөрөө чинь аваад явах аюултай учраас юмыг өхөлөө гэд өөхөстөө өгчлөө гэж баярлаад хэрэггүй тийм ээ. Өөхөсөд чинь өөрөө мэндэн мэлтэж амьд арзаагаас зогсож идэг. Тэрэг өөрөө л аюултай. Тэгэхээр өгсөн амьдын хорвоод бас хүн чанарлаг байх, хүнлэг байх хэвээр. Өнгө мөнгөний хорвоод одоо хүнлэг бус байгаад биний бас омогшоод ингээд төр нийгэмд өвөө хилдэг удганы хувьд иймэрхүү хатуу зуулан домуудаа сайн энэ сүм дугны зөв сэтгэлтэй хүмүүс нь хийж явах хэвээр. Монгол төрсэн хүн болон Монгол гэсэн сэтгэлтэй байна. Уул ус авдаг хуу эзэнтэй бүгд. За асуух юу вэ? За ингээд ер нь бол энийг бол ямар ч одоо хүмүүс яг ингээд хийж домонж болно. Тэгээ би бол одоо ингээд маш баяртай байна л да. Яагаад гэх юм бол яг одоо энэ одоо зүйлийг маш олон монголчууд, маш олон хүмүүс гадныхан ч асуудаг. Тэгэхээр адилхан хүн таны хүн бөмбөрсөг алтан дээр хоёр хүлтэй хохомой толгойтой болгон л хүн шүү дээ. Одоо энэ ингээ хардаа суврдаа энэ төр хаямааргүй. Тийм бэ. Энэ ингээд хөөрхи энэ ч ингээ уртхад аяга амар байна. Заавал ингээд шинэ юм хум биш. Одоо энэ хүртлөө миний хөөрхи нөгөө хүн ингээ хуучин юм хаяа шинэ гэвч хуучин юм болгонд сайн нэрэг шингэн шүү. Энэ энтер ингээд байж хаа сан ороод ингээд уг нь боо удгнууд орж ирсэн хүмүүсээс шууд урдаас нь юм одоо данзан багш заад өдөөл усан намзын данзан багш энийг ингээд хүн арсан ангаар утаад өргөөр ордог. Одоо нарийн ярил хар сагааны нэг харын угаалаар хүн бие ариутахад онгодын өргөөнд ордог ёстой юм. Уг нь энэ сүм хийдийн хүмүүс мэдхээр байгаа. Тэгээ ариун сэтгэл барьж ирнэ гэж үг байх. За ингээд энэ нөхсөг чинь ингээд хөөрхий тэр буйна хийгээд бузраа далдлаад бузрыгаа угаагаад хувцсыг угаахад сэвэр болдог шиг хүн сүнсийг хүртлөө сэвэрлэх арга зал байна штэ. Энэ ч сүнс чинь ингээд уурлаад хүндэтгэлгүй харьцуул чинь бусаж аягийн их гарзанд гаргадаг, гарз гардаг шүү. Хараал гэж хүмүүс яриад байдаг. Хараалаас илүү нөгөө нас барсан хүмүүсөө хүндлэх бүх оронд байгаа шүү дээ. Сүнсээ хүндлэх одоо нөгөө Холливуудны баяр гээл 10 сарын 31-нд сүнсний баяр хийдэг. Тэгжэл тайтгарахгүй бол энэ олон зуурдын сүнснүүд чинь ирээд хүнөө амьд хүндөө эсэргүүцэл үзүүлээд байдаг учраас Тэнгис далайн ирэг дээр байгаа хүмүүс хүртлөө далай тэнгисийг маш сайн тахиад одоо хуурай газрын хүмүүс уул усаа мастай тахиад яг энэ бөмбөрсөг дэлхийд байгаа хүмүүс л ер нь сайн тахих хэрэгтэй. Тэгээ одоо яг энэ цаг үед бол дайны далах тэнгэр амилсан хатуу мангасын үд нийцсэн учраас маш олон хүн нөгөө сүнсний дэлхийн сүнсний энерги асар олон хүний сүнс явж байгаа болохоор энэ бол тэгэл бүх газрын домолдоо өрхий. Ер нь энэ ганц монголчтгүй гадаад дотоод байгаа ер нь гадны хүн ч ингэж домж байна. Олон улсад гэхтэл одоо ингээд Оросын бурядад ингээд осор их дайм байлдаанд яваад өгч хатж байгаа. Тэд нар тэгвэл сэрэг шинээл юмын нүх тэгээд хүн залуу хүүхдүүд чинь амьдрал үзээгүй байгаад эдгээр залуучууд явж байгаа учраас тэр хүмүүс чинь сүнс бас их гацах, зуурдад гацах аюултай. Тэгээд тэдрийгээ бас энэ хүндлэх, ер нь хүндлэх юм да. Өгсөн амьдын тэнгэр адилхан да. Тэгээд ер нь уршир мэддэг хүний хинт хэлэхэд энэ ашсар сайн юм дом шүү. Тий. За танд маш их баярлалаа. Тэгээд одоо энэхүү домыг бас хийж хэрэгжүүлээрэ гэж бас Монголынхаа ард түмэнд хэлье. Маш их баярлалаа. За. Тэнгэр дэлхийн бөөгийн фестивал 3 дахь удаага Чингисийн хүрээ жуулчны баазад болох гэж байна. Энэ удаагийн фестивалд амьд оршихуй бүхнийг хайрлая гэсэн урайн доор 2026 оны 6 дугаар сарын 13-наас 15-ны өдөр 3 өдөр зохион байгуулагдана. Та бүхэн тасалбараа Ticket Segment-ээр орон урьдчилан захиалж авах боломжтой.
Үндэсний өв соёлыг дэмжигч Seven Nuuk Resort. Үндэсний өв соёлыг дэмжигч Mountain Gold Mining Company.